Сайн байна уу? Санаа байна. За, эх сарын зөвлөгөө төлөв байдал гээд уншлагатаа тавтаа морилно уу. За, уншлагын эхнийх нь хэсгээр нь болохоор таны одоогийн байдал бөгөөд одоогийн байдалд таарах зөвлөгөөг нь харж өгнө. Энэ нас өрхөн сахиусны зөвлөгөө уншлага болж өгч байгаа гэсэн үг. За, тэгээд эх сарын шин зүйл, анхаарах зүйл болон ерөнхий төлөв нь ямар ах вэ гэдгийг харж өгнө. Уншлагын нэмэлт буюу хаалттай хэсгээр нь болохоор хайр дурлал, ажил санхүү, тэгээд зүүн биелэг, хувийн чадвар нь хэр байна вэ гэдгийг нэмэлтээр харж өгöd болох болно. 3 групп байна. Эхний групп cocoon буюу авгалтай гэж орчуулна. Ийм зурагтай үзэр байна. За, групп номер 2 нь болохоор beehive, зөгийн өөр. За, групп номер 3 нь болохоор reach, хүрэх гэдэг орчуулгатай модын зурагтай үзэр байна. За, сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаа. Өөр тамийн татагдаж буй группийг сонгоорой. Групп номер 1 уншлагадад тавтаймаар л. За, та cocoon буюу авгалтааны үе гэдэг юм хөзрийг сонгосон байна. Хувирлыг бэлэгдэж байгаа, хоёрох хэрэгцээг бэлэгдэж байгаа, бас амраа маглангийн үеийг бэлэгдэж байж болно. За, шууд хөзрийг нь аваад үзье. Групп номер 1-ийн одоогийн байдал ямар байдалтай байна вэ? Групп номер 1-ийн одоогийн байдал ямар байдалтай байна вэ харъя. Four of Swords. За. Жаа сонсоморгүй мессежээр эхэлж байна. За, the Lovers. King of Cups. Wow. За, нэмэлт үзрүүдийг хараадах юм. Нэмэлт тайлбар үзрнүүдийг болгохлоор бүгдээрээ чулууны декер харъя. Зөв чулуунуудад декер харъя. Энэ ямар чулуу вэ? Нүдэн тусаад байгаа obsidian байна. Өөрийгөө хамгаалах хэрэгцээтэй байгаа, хамгаалмаар байгаа хүмүүсээр байсан чулуу гэж тэгж байна. Та яг одоо жаахан за нэмэлт үзэр авч байгаа хэлж өгье. Chrysacolla, be your own mama. Өөрийнхөө ээж болоорой гэдэг нэг утгатай үзэр байна. Ерөөсөө зөв үгээ олж хэлж чаддаггүй болон 24/7 айдсын циклд гатцсан байгаа хүмүүс зориулсан чулуу юм аа. Тэг өөрийгөө жижигхэн бөгөөд ийм нэрвэгдэмтхийгээр мэдэрж байгаа үед энэ чулуу танд хэрэг болно. Хин нэг хүн таныг хамгаалах, тэврээд өгөх. Тэг хин нэг хүнээс хамгаалтыг хүсэж байгаа үед энэ чулуу хэрэг болно гэж харагдаж байна. За, групп номер 1 та жоохон татгал хин нэгэн хүннээс ийм жоохон шарх авцсан байна. Өөрийгөө хангалтгүйгээр мэдэрсэн ч үү те ингээ хин нэг хүн таны ингээ жоохон тийм мэдрэмж байдаг да зарс хийлгэн гэдэг ч юм ингээ жоохон гэсэн мэдрэмжийг төрүүлсэн байгаа харагдаж байна. Хангалттай биш ч юм шиг, сайн биш ч юм шиг, гологцсон, тутуунлөгцсөн гэх юм жоохон арь суулаа хийсэн юм шиг. Айгүй өөртөө ихтэй сайхан аншааргалтай явжсэн чинь гэнэт нэг жижигхэн үг хэлсэн үгүй юу? Хин нэг ямар нэгэн жижигхэн зүйл тохиосон үгүй юу? Тэрнээс болоод ингээ тэрнээс хойш тэр тухайн үйлдэлээс хойш ерөөсөө буцаад яг 100% өөртөө ихтэйгээрээ байж чадахгүй болсон байгаа харагдаж байна. Гэхдээ энэ муухай зарс хийлгсэн гэдэг ч юм уу те энэ муухай зүйлийг тохиосон нөхцөл байдал нь танд дургүй хүнээс ирсэн үг биш байна. Таныг жаахан шархлуулсан үйл явдал байгаа даа. Энэ таныг жаахан шархлуулсан хүн нь танд хэлсэн үг нь энэ тухайн нөхцөл байдал нь таныг хайрлсан үйл явдал байна. Яг үнэндээ. Яг гаднаасаа харахад жаахан хатуу үг байсан байж болно те. Гэхдээ тэр тухайн нөхцөл байдал бол яалтчгүй таныг хайрлсан, хайрладаг, танд сайн сайхныг хүссэн, таны ялангуяа магадгүй их төрлийн айн замналт нь нилээн дэмжлэг болохоор хэмжээний тийм үг эсвэл үйлдэл байсан байх шүү. Тэгэхээр групп номер 1 маань энэ баттай жишээнүүдийг дурдах юм бол боломжит жишээнүүдийг дурдах юм бол гэхдээ заавал энэ жишээнүүд аль нэг нь тань таарах алба байхгүй. За, зүгээр л боломжит жишээнүүдийг хэлэх юм бол ихэрдүүл нь танд би чам дурггүй хэлсэн байж болно те. Ихэрдүүл нь таны блоклсан байж болно.
ихэр төлөөс rejection-ыг авсан байж болно. Хэрвээ за өөрийн та коучтай бол ихэр төлөлийн коучтай бол коуч нь тань жоохон эвгүй хэлсэн байж болно. За эцэг гэхээсээ муухайг сонссон байж болно. Найзаасаа муухайг сонссон байж болно. Өөрийнхөө талаар шүүмжийг олж сонссон байж болно гэдэг ч юм уу те. Ажил дээрээ шүүмж сонссон байж болно. Гэт банк таны талд зогсноо гэж бодож байсан ажлынхаа дараа нь ажлын түншин таны талд ороогүй гэдэг ч юм уу. Таны эсрэг гинт дуурсан гэдэг ч юм уу. Ингээд иймэрхүү үзэгдлүүд байна. Тэгээ тухайн тантай инхүү гарцсан хүн нь болон биетэн эсвэл ажиллана гэдэг ч юм уу. Тэр тухайн зүйл нь үнэхээр тань сэтгэлтэй, таны сайн сайхныг боддог, таны үнэхээр сайны тулд хэлсэн гэж харагдаж байна. Тэгээд хийсэн тэр үйлдэл нь яг ямар үйлдэлээс юм бэлээ. За би тэрийг нь хараад байгаа. Яг ямар үйлдэлийг хийчихв. Тэрийг ууг нь бол та өөрөө сайн мэдж байгаа. Би гэхдээ таны уншлагыг оновчтой хэлж өгөхийн тулд хараад өгье. Яг ямар үйлдэл хийсэн бол, ямар үгийг хэлсэн бол, ямар ч үлээс халдъя, дайрыг, нурай, тэг групп номер 1-ийг нурмаалгая гэсэн санаа байгаагүй. Ерөөсөө 100% хайрын санаа байсан. Хайрлая, таныг хайрлая. Тэг ингээд хамсыг, ханилыг, өөртөө татъя гэдэг юм харилцаа үүсгэе гэдэг ч юм уу ингээд юм хандсан ийм үзэгдэл байсан байх шүү. Яа юу тохиосон бэ? Ten of Cups. The Empress. Five of Swords. Тийм яг юу тохиосон бэ гэхэлэр дандаа эерэг зүйлсүүд тохиосон харагдаад байгаа байна. Гэхдээ та болохоор энэ эерэг зүйлээс шарх авцсан байгаа харагдаад байна. Тийм таныг хайрлсан л гэж яахын, таны алдсан зориг тусалсан л гэж яахын. Тэгээ Five of Swords яг доошоо хараад гараад ирсэн. Энэ нь яг нөгөө хүнийх нь үйлдэл нь жижигхэн томруулдаг шилээр харах юм бол ингээд ухаад харах юм бол нэг эхний хэлсэн үг нь, хоёр дахь хэлсэн үг нь, гурав дахь хэлсэн үг нь айгу муухай үг шиг сонсогдож болохч том зураглалаар харах юм бол өө яасан гоё мэдсэн бэ, гоё бэлэг байсан байж та гэдгийг нь олж авч болохоор тэгэхээр та энэ нөхцөл байдалтай хэлсэн зүйл, тохиосон зүйлийн хэтэрхий нарийн ширээнийх нь ганц деталь дээр нь шархалсан гэж харагдаж байна шүү. Нэр зөвлөгөө харж өгөөд тэгээд эх сарын уншлагын оръё. Тэр энэ нөхцөл дээр ямар зөвлөгөөг сонсох хэрэгтэй бэ? Яавал зүгээр вэ? Knight of Cups. The Hierophant. The Fool. За энэ дээр бол ерөөсөө энэ шархнаасаа болоод ямарваа нэгэн шин нэмийг ихлүүлэх, ямарваа нэгэн зүйлийг болох гэх мэт иймэрхүү шийдвэрүүд гаргах шаардлага байхгүй. Гэхдээ энэ шархан дээр бас сүртэй нэг ангаагаад жаахан байхгүй. Зүгээр орхино гэдэг дээ. Орхиод том уншиг хандах хэрэгтэй гэсэн зөвлөгөө гарч ирж байна. Зүгээр энэ асуудлыг ардаа орхиол за ийм тохиолсон би буруугаар ойлгосон юм шиг байна. Ингээд зүгээр ингээд том шиг хандах хэрэгтэй гэсэн зөвлөгөө гарч ирж байна. Нэг сүртэй ухаж ангаах чинь байхгүй. Энэ нөхцөл байдал дээр нэг хийгээд авах үйлдэлч байхгүй. Жохон зарс хийгээд эвгүй мэдрэмж авсан байна. Тэгэд энэ эвгүй мэдрэмжээсээ өөрийгөө босож одоо газар шоронд унснаар төсөлж байгаа бол өөрийгөө зүгээр сайхан босгоод за хүн хаяа унжил байдаг шүү дээ гэдэг ингээд тоохгүй өнгөрөөд яваад өгдөг. Нэг хэрэгтэй шүү гэж зөвлөж байна. За одоо групп номер 1 таны сахиусны зөвлөгөө нэлээд дэлгэрэнгүй хөрхөн мессеж гарч ирлээ. Бараг тусдаа уншлага байж болохоор хэмжээний сайхан маш юм инэрэнгүй дэлгэрэнгүй өгөөмөр мессеж гарч ирлээ. Одоо эх сарын төлөв байдал болон эх сард таны амьдралд орж ирэх шин зүйл, эх сард анхаарах зүйл гэдэг энэ гурван зүйлийг хараад өгье. За групп номер 1-ийн эх сарын ерөнхий төлөв байдал ямар байх вэ? Three of Wands. За эх сард амьдралд нь шинээр орж ирэх зүйл ямар ах вэ? The World үзэр хал тараглаа. Эх сард анхаарах зүйл юу ах вэ? За нэмэлт үзэрнүүдийг харъя.
эх сарын ерхий төлөө эх сар шинээр орж ирэх зүйл эх сард анхаарах болгоомжлох зүйл. The Magician. Окей. За эх сард бол ерөөхдөө жоохон өмнө нь боловсруулсан байсан зүйлсүүдийг ахиц гаргах. Ахицын сараа гэж харагдаж байна. Ерөөхдөө товчхондоо бол ерөөсөө ахиц гарах, дэвшил гарах, хувь нэмэгдэх, прогресс нэмэгдэх сар байх болноо. Үйл хөдөлгөөнүүд хийх сар байх болноо. Гэтэ бас амар сүрхий хүүхаа гэсэн хөдөлгөөнч нэг харагдахгүй харагдаж байна. The Hermit доошо хараад гараад ирсэн. Тэгээд эх сарда та зарим нэгэн ажил, үйлс, гадна амьдралт материалын ертөнцид байдаг зүйлсүүдийг урагшлуулахын тулд та өөрийнхөө дотоод ертөнц рүүгээ өнгөх хэрэгтэй болно. Дотоод гадаадаа хоёуланг нь хослуулаад авч явж ээж ахиц гарнаа гэж тэгж гин. Тэгээ ерөөхдөө бол эх сарда та 100% дотгошоогоо ороод өөртөө тулж ажилладаг сар биш. 100% гаднаа амар их хэц гаргаад их хэмиг их ажил үсэг бүтээдэг сар биш. Энэ хоёрыг хоёуланг нь хослуулах сар ах болно гэж харагдаж байна. За амьдралд нь шинээр орж ирэх гэж байгаа зүйл болохоор их хэмжээний өөртөө зарцуулах цаг гарч ирэх болно. Өөртөө зарцуулах цаг, их хэмжээний таашаал, тав тух ингээд хангалуун байдал abundance орж ирнэ. За групп номер 1-ийг сонгосон зарим хүмүүс хэрвээ хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол хүүхэдтэй болох хүүхэдтэй болно. Эсвэл хүүхэдтэй болох шийдвэрийг гаргана гэдэг ч юм уу тийм. Хэрвээ тийм хүсэл байхгүй болвол их гоё час хийсэн гал халуун татны харилцаанд орно гэж харагдаж байна. Татны харилцааны талаар өөрийгөө нээх боломжтой байж болно. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд ийм асуудал байдаг тий. Татны харилцаан дээр ерөөсөө ичдэг санаа зовдөг, өөрийгөө нээдэггүй гэдэг ч юм ингээд эвгүй санагдаад байдаг гэдэг ч юм уу. Ийм асуудал байдаг бол тэр талбар дээр нэмэх 18 талбар дээр эх сар дахиц гарч болзошгүй байна. Тэгээ яагаад энэ талбар дээр ахиц гарах вэ гэхээр эх сар та эрдэнөөсөө энгийнээсээ илүү юм айгуу таатай тогтой амьдралтай байх болно. Өөртөө цаг зарцуулсан тий. Өмнө нь болохоор өөртөө зарцуулах цаг байдаггүйсэн байж болзошгүй. За эх сард анхаарах болгоомжлох зүйл нь гэдэг тэгэхээр тухгууруулж байгаа хиймээргүй ингээд юм нэг л бэлэн биш юм шиг санагдаж байгаа зүйлсүүдийг хийхгүй байх хэрэгтэй. Энэ зүйлсийн эсрэг жоохон дуурах хэрэгтэй гэж харагдаж байна. За дуурах хэрэгтэй боловч бас нөгөө талаараа үгээ мушгуулахаас болгоомжлоорой. Таны үгийг мушгах хүмүүс байж болзошгүй. Ингээд хилцэн бистэй ам гарцсан бистэй гэдэг үгийг нь мушгах те. Ийм нөхцөл байдал тохиож болзошгүй. Тэгээ та чинь уг нь бол эх сар захиусууд нь тань цайхан амар дамгална, тав тух гэдэг юм яг өөртөө их хэмжээний цагийг өнгөрөөх, өөртөөгөө хамт гадуур зугаалах гэдэг ч юм уу те. Өөрийн хүссэн юм сайхан ингээд тухалж их цаг заавыг, активитинуудыг, ивентүүдийг тань сайхан бэлдээд өгсөн маань захиусууд нь тэгээд энэ бэлдээд өгсөн зүйлсүүдийг сайхан хүлээж аваарай, receive хийгээрэй, аваарай, өөрийн болгоорой ингээд те таашаагаарай гэж захиусууд амар хүсэж байгаа. Тэгээд яг өөртөө анхаарал хандуулах гад эхлэнгүү тажиунаас нь өөр гадны хүмүүс хээ наад энээр илүүдл энергиэс надаа өгөөч чи надаа надтай хам цагийг өнгөрүүлнэ гэсэн биз дээ. Надтай байна гэсэн биз дээ. Ингэсэн биз дээ гэдэг ингээд нэхэд ээж болцсошгүй. Тэгээ тань тухгүй санагдаж байгаа хиймэргүй юмд нь хийх гэдэг болцсошгүй. Нэг ивент руу явмааргүй байхад ч наазууд нь явъя гэж шахаад байдаг ч юм уу. Тэг гих мэдчлэн тэгээд таны хэлсэн өмнө нь хэлжсэн үгийг мушгах гэдэг ч юм уу. Иймэрхүү байдалтай байх юм бол тэр тухайн асуудлаас та сайхан өөртөө бууж өгөхгүйгээр зөвхөн сайхан ярилцаад чимээгүй өнгөрөхгүйгээр, тоохгүй өнгөрөхгүйгээр ярилцаад учирлаад үгүй би ийм болохоор ингэж хэлнэ гэж хэлсэн биз дээ гэдэг ингээд хэлсэн үгнүүдээ амлалтуудаа сайхан жигдрүүлээд, тэгшлээд цэвэрхэн болгож өгөөрэй. Тэгэх юм бол амархан болтрох боломжтой гэж сахиусан зөвлөж байна. Тэгээ 13:31 гэж сахиусны доо харагдаж байна. Уншлагын эхнийх нь хэсэг ингээд сайхан болж байна. За би танд амар хөөрхөн сүүлийн нэг үзэрч суулж өгмөр санагдаж байна. За лууны үзрээсээ суулж өгье.
Independence, бие даах, carving your own path. За энэ уншлага нь ерөөхдөө бол таныг бие даадаг болох, хөл дээрээ босох, тэ өөрөө өөрийгөө торддог болох, өөрөө өөрийгөө хамгаалдаг, өөрөө өөрийгөө өмөрдөг, өөрөө өөрийгөө хэцүү байдлаас гаргаж авч чаддаг болох талаар ерөөхдөө юм байна шүү. За уншлагын хаалттай буюу нэмэлт хэсгээр хайр дурлал ямар ах вэ? Ажил санхүү нь ямар ах вэ? Хувийн чадвар зүүн бэлэг ямар ах вэ гэдгийг харж өгөх болно. За хэрэг манай нэмэлт хаалттай хэсгийг явах гэж байгаа бол description бөгөөд comment хэсэг дээр линк нь холбоос нь шууд үзэхээр бэлэн байгаа. Үнэ нь 11,000 төгрөг хэвээрээ байгаа. За тэгээд хэрэг үзэж байгаа бол тун удахгүй нэмэлтээр нь уулзъя. Хэрэг уншлагаа энэ өндөрлөх гэж байгаа бол маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 2 уншлагадаа тавтай мөрөл. За та B5 буюу зүгийн өөр гэдэг зурагтай 4-ийн тавтай хөзрийг группыг сонгосон байна. За зүгийн мэдээж ихэд баялаг бэлэгдэн, ажил санхүү бэлэгдэн. Гэхдээ шууд сахиуснаас нь асууя. Таны одоогийн байдал ямар байна? Бас зөвлөгөө нь ямар байх вэ? Хараад өгье. За групп номер 2-ийн одоогийн байдал нь ямар байна? Two of Pentacles. Ажил амьдралыг зохицуулсан байдалтай байгаа. Чадварлагаар яг өөрийн хүссэндээ сансандаа бол яг бүрэн хүрээгүй байгаа. Хүрч чадахгүй байгаа. Once revealed. За хэмжээний ангаалтыг бас хийж байгаа. Өөрийнхөө гүн рүү явж байгаа. Өөрийн гүний ажлыг дотоод ажлуудыг хийж байгаа гэж харагдаж байна. За групп номер 2 ерөөхдөө бол яг одоо амьдралын хувьд бол их тажгүй нөхцөл байдалд байгаа харагдаж байна. Их зүйлийг хийж байгаа, бүтээж байгаа. Гэхдээ их зүйлийг хийж байгаа, бүтээж байгаа гэдэг хүнд ч батлах шаардлагагүй гэдгийг бүрэн мэдэрч байгаа харагдаж байна. За тэгээ хийж байгаа, бүтээж байгаа зүйлсүүд нь дараа нь үр шимтэй байх болно. Дараа нь гэдэг нь болохоор энэ насны дараа биш, бүр дараа насны дараа алстаа ирээдүйдээ ер нь их буян хурааж байгаа зүйл мөн, зөв зүйл мөн, тийм зөв замаар явж байгаа үйл мөн гэдэгт айгу өөртөө ихтэй байгаа харагдаж байна. Хинт ч өөрийгөө батлах шаардлагагүйгээр яг хамар дор байгаа зүйлээ хийгээд явж байгаа харагдаж байна. За гэгэрлийн тухай йоги болон гүрүү нар ийхүү хэлсэн байдаг. Гэгэрлээс өмнө мод цавчин хувинтай ус зөөн, гэгэрлийн дараа мод цавчин хувинтай ус зөөн гэж ярьсан байдаг. Англиар болохоор chop wood, carry water. Энэ нь ерөөсөө л айгу дуулууртайгаар амьдралыг амьдарч байгаа хүн бол ерөөсөө дуулууртайгаар урдаа байгаа зүйлийг хийдэг гэсэн утгатай. Ямар ч хүн байсан те, ямар ч алдартай дуучин байсан, жүжигчин байсан, ямар ч том компани захирлээсэн. Ерөөсөө хүн бүрийн өдөр тутамд хийдэг зүйл урдаа буй зүйлээ л хийдэг тийм үү. Энэ мод завчих ус зөөх. Chop wood, carry water. Энэ бол ерөөсөө нэлийн хөгшин сүнс буюу нэлийн өндөр түвшний сүнснүүдийн цаанаасаа ойлгоод ирдэг. Амьдралын ухагтхуун байгаа. Ямар ч хэлсэн тэгэхээр групп номер 2 үнэхээр зөв байна. Сайн байна. Доорх ажиллаа үнэхээр сайн хийж гин, баланслж чадчихээн, зохицуулаад аваад явж чадчихээн, баланстай байна. Ерөөсөө хинт ч юу ч батлах хүсэл байхгүй байна. Тийм. Өөртөө ч юу ч батлах хүсэл байхгүй байна. Танд магадгүй хаяа эргэлзээ төрдөг гэж болцсохгүй. Би ер нь зөв юм хийгээд байна уу? Арай ихийг хийх ёстой байсан уу? Өөрийгөө арай дайчлах ёстой юу? Эсвэл арай амрах ёстой юу гэд өөртөө хаяа эргэлздэг байж болно. Гэхдээ тэр тухайн эргэлзээнүүдийг тоохгүйгээр л сайхан урдаа байгаа зүйлсүүдэд дуулууртаагаар хийж явж чадаад байгаа харагдаж байна. Тийм учраас энэ уншлагын эхнийх нь хэсэг нь болохоор таны эргэлзээг бас тайлж өгөх зорилготой байна. За групп номер 2 тэгэхээр сахиуснаас нонцын зөвлөгөө байхгүй, үнэхээр сайн байна, маш сайн байна, онц байна гэдэг мэдээлэл орж ирж байна. За одоо тэгэхээр групп номер 2-ын эх сар нь ямар байдалтай байх вэ гэдгийг хараад өгье. Энэ болохоор Gold Foil Tarot гэдэг алтан таруугаар харж өгмөр санагдаж байна. За групп номер 2-ын эх сард
Ирэх сарын төлөвийн нуцрыг харъя. Групп номер 2-ийн ирэх сарын төлөвийн нуцрыг харъя. За. Two of Wands. Ирэх сард шинээр амьдралд нь шинээр орж ирэх зүйлийг харъя. Ирэх сард анхаарах зүйлийг нь харъя. The world. За. Тэр би бүгдэн дээр нь тодруулгуудыг аваад дэлгэрүүлмээр санагдаж байна. Тодруулгын ахта хайр дурлалын мессеж төвчрөөр харъя. За, ерөнхий төлөвийн тодруулга харъя. Ирэх сард орж ирэх шинэ зүйлийн тодруулга. Анхаарах болгоомжлох зүйлийн тодруулга. Вау, окей. За. Групп номер 2 ирэх сарда төлөв байдал гэдэг юм бол ерөөхдөө амьдралдаа шинэ зүйлийг оруулж ирмээр байгаа. Өмнө нь хийж байгаа эсвэл одоо хийж байгаа зүйлсүүд нь жаахан хуучин санагдаж эхэлж байгаа төлөв байдал бол харагдаж байна. Энэ нь зөв буруу гих шүүлтийг одоогийн байдлаар сахиусаас бол алга. Гэхдээ ирээдүйд та амьдралдаа шинэ зүйлсийг оруулж ирэхээр төлөвлөх болно. За бас хин нэгэн хүмүүстэй муудалцаж болзошгүй харагдаж байна. Хэрвээ ялангуяа энэ тухайн хүмүүстэй жоохон эртнээс л одооноос жоохон төр тар хийгээд байгаа бол төр тар хийх гээд байгаа юм шиг санагдаад байгаа болвол ирэх сард энэ хүмүүстэйгээ яаж ихнээсээ төр тар нь тохион одоогоор болохоор энэ хүмүүстэй жоохон нэг хялаасан байдалтай гэдэг ч юм уу жаахан дургу өргөсөн байдалтай. Гэтэ бүр конфронт хийчээгүй чи ер нь яах гээд байдیں۔ Ингээд асуудлаа хоорондоо ярилцчаагүй иймэрхүү хүмүүс байгаа бол ирэх сард яг энэ хүмүүстэйгээ асуудлаа ярилцж байгаа харагдаж байна. Тэгээ асуудлаа ярилцсан жаахан маргаанаар илэрч болзошгүй маргаан яг нөгөө за энэ нөхөр асуудал олон доо гэж бодож ирсэн хүмүүсүүд нь асуудлаа гарч ирж байгаа харагдаж байна. Энэ зүйлсүүд дээр та ер нь шинжлэлтийг оруулж ирье. Тэгээ яагаад би ийм хүмүүстэй хамтарч ба? Яагаад ийм нөхцөл байдалд орчих вэ? Ер нь дэвэн юм байна. Ер нь шин төрлийн хүмүүсүүдээр өөрийгөө хүрээлэлдэг болъё. Эсвэл энэ хүмүүсийг орхиод цааш нь өөрийнхөө төлөвлөгөө гаргая гэх мэтэр бодож эхэлж байгаа харагдаж байна. Энэ нь зөв буруу ерөөсөө сахиус хэлэхгүй байна. Энэ бол ерөөсөө таны хувийн сорилт юм байна. Сүртэй буруутах юм мэдээж алга. За. Амьдралд нь орж ирэх шин зүйл болохоор ерөөсөө энэ хүмүүстэй холбоотой садаанууд таныг жоохон нормалгах болно. Зарим нэгэн хүмүүстэй холбоотой садаанууд асуудлуудыг та аяанда зэгцэрчин байхаа энэ хүн өөрөө аяанда өөрөө уучлалт гуйгаад ирнэ байхаа гэдэг юм найдсан зүйл байсан байна. Энэ хүмүүс өөрсдөө уучруулж наах, бие дачнах, арчаатай байна баах тий. Өөрөө дарнаах тий, өөрөө ирээд уучлалтаа гуйна баах. Өөрөө ирээд асуудлыг окей болгоно баах. Тий, өөрөө юу хийснээ мэдж байгаа. Энэ хүн угаасаа ийм хүн юм чи ингэх ёстой гэдэг. Найз хүн юм чи найз хүн гэдгээр найз хүний дагуул зан авар гаргандаа гэж бодож ирсэн болвол яг энэ талбар дээр жоохон та тухайн хүмүүсийн талаар шинэ нүүр царайг нь олж мэднэ. Хүмүүсийн талаар шинэ нүүр царайг нь олж харж байгаа харагдаж байна. Тэгэхээр хоёр нүртэй хүмүүсийн хоёр дахь нүрийг нь олж харж байгаа харагдаж байна. За тэгээ нэлийн сэтгэлээр унж болцсошгүй харагдаж байна энэ тал дээр. Ингээ ийм л байсан юм уу? Ийм хүмүүс чинь ийм л байсан юм уу? Хүмүүс чинь угаасаа ингэж урамлуулдаг байсан юм биш. Тэнд ч найдах боломжгүй байсан юм байна. Гэх мэтэр ингэж нурмаарах боломжтой байгаа харагдаж байна. Гэхдээ ирэх сард анхаарах зүйл дээр нь болохоор цоошин хайр дурлал нь дараагийн алхам руу очноо гэдэг үзэр гараад ирсэн байна. Энэн дээр анхаарах болгоомжлох дээр нь гараад ирсэн байна. Энэ нь
хид хэдэн утгыг бэлэгдэж гин. Эхний утга нь мэдээж та хайр дурлалаас имээдэг, сэжиглдэг, хайр дурлалаас эмзэглдэг. Тэгснээ нөхөрлөл дээр болохоор хитрхийн алах гэдэг гэж болцсошгүй тийм. Хэрвээ тийм болвол энэ удаад эх сар тохиох зүйлсүүд нь таныг нөхөрлөл дээр анхаарахыг нь болоод хайр дурлал дээр анхаардаг болгож өгч байна. Яагаад гэвэл хайр дурлал гэж юу юм бэ? Ялангуяа эхэр дөллийн харилцаа гэдэг нь та өөртөө харилцаанд орохыг бэлэгддэг. Эхэр дөл та хоёр нь яг адил ухамсартай байдаг. Тэгэхээр та өөрөөсөө урах сонголтыг хийгээгүй л бол эхэр дөл нь танаас урж чаддаггүй. Харин найз нөхөд гэр бүл хамгийн дотны гэр бүлийн гишүүн те хамгийн дотн аав ээж эмээ өө гэдэг энэ хүмүүс хүртэл танаас тусдаа ухамсартай биетүүд учраас танаас тусдаа шийдвэрийг гаргаж болдог. Ямар ч үе мөчөөд тэгээ таны урмыг хуулахыг сонгож болдог байгаа. Тэгээд хэрвээ тухайн хүмүүс таны урмыг хуулахыг сонгож байгаа бол тэ амлсан амлалтандаа хүрэхгүй байхыг сонгож байгаа бол та үнэхээр энэ тал дээр тэр хүмүүсийг ингээд байгаагаар нүлийн зөвшөөрөхөөсөр арга байхгүй. Харин эхэр дөллийн харилцаан дээр бол хэрвээ таны эхэр дөл таны урмыг хугалж ивэл таныг шууд ангааж болдог. Ангааж болдог, шууд залруулж болдог. Ерөнхийдөө бол та эхэр дөлийг өөр ятгандаа байлгаж болдгоо. За тэгэхээр таны хайр дурлалын амьдралын талбар дээр нэлээд томоохон өөрчлөлтүүд, шинжилэлтүүд орж ирнэ. Энэ нь жахан хүнд хэцүү зүйлсээр илэрч болзошгүй, хүнд хэцүү сонголтыг гаргах шаардлагатай, тий? Хуучин үзэл бодлоо тэр чигт нь авч хаях шаардлагатай. Цоо шин ертөнд, цоо шин эрсдэлтэй алхмуудыг хийх шаардлагатай юм шиг зүйлсүүд илэрх боломжтой байгаа харагдаж байна шүү. За, групп номер 2-ийн эх сарын төлөв нь юм байна. За, нэг өдрөөр нэг багц зөвлөхөг харж өгье. Тэгээд хаалттай эсэг бай нэмэлт рүү шилжих болно. Express your love. За, хинч таны урмыг хугалж исэн бай. Хинч таны зүрхийг хугалж исэн бай, хааж исэн бай. Та хин нэгэн хүнд хайртай, дуртай, хин нэгэн тань таалагддаг бол энийгээ чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй шүү гэж сахиус нь хэлж байна. Ингээд чөлөөтэй илэрхийлснээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлсэн учраас тэр хүмүүс таны урмыг хугалах биш, та илүү шархлах магадaltaй болох биш. Угаасаа л тэр хүмүүс таны урмыг хугалахаар шийдэх эсэх нь угаасаа тэр тухайн хүмүүсийн өөрсдийнх нь ухамсарын асуудал. Энийг бол та контролдож чадахгүй. Энэс өөрийгөө хамгаална гэсэн ойлголт бас байхгүй. Тийм учраас өөрийгөө чөлөөтэй илэрхийлэрээ. Хайр дурлал зүрхэндээ бас өөрийгөө чөлөөтэй хайрынхаа зүрхнийхээ хайрыг хүсэж байгаа мэдрэмжийг чөлөөтэй өөртөө мэдрүүлээрээ те зүрх нь ингээд юм гоё гал алан хайрыг хүсэж байгаа бол энийг өөртөө хүлээн зөвшөөрөх нэ те гэдэг зөвлөгөө орж ирж байна шүү. За одоо хэрэг манай нэмэлт буюу хаалттай хэсэг явах юм бол эх сард яг хайр дурлалынхаа амьдрал ямар ах үедийг харж өгнө. Ажил санхүү карьер нь ямар ах үедийг харж өгнө. Таны хувийн зэн бэлэг ур чадвар ямар шүү байдалтай байна гэдгийг харж өгөх болно. За нэмэлтийг минь авах гэж байгаа бол коммент болон description дотор хурдан аваад шууд үзэх боломжтой холбоос нь бэлэн байгаа. Хэрэг нэмэлтийг авах гэж байгаа бол тоонд уулзъя. Хэрэг уншилгаа энэ өндөрлөх гэж байгаа бол дараагийн бичлэгээр уулзъя. Сайн цахныг хүсье. Баярлалаа. Баяртай. Групп номер 3 уншлага та тавтай морил. За тань сайхан 29-ийн дотор reach буюу хүрэх, тэмүүлэх гэсэн модын зөрөгтэй үзэсгэлэнтэй үзрэг сонгосон байна. За энэ хөзөр мэдээж өсөлт дэвшилт оргил төрхийг бэлэгдэж байгаа энергитэй хөзөр бол байна. За юун түрүүнд шууд сахиусудаас нь таны одоогийн байдлыг ямар шууд байна гэж дүгнж байна вэ? Үүн дээр нь ямар зөвлөгөө хэрэгтэй вэ гэдгийг хараад өгье. Энийг харж байгаа шалтгаан нь болохоор асуулт энергийн шалгалт болно. Хэрвээ таны одоогийн байдал нь уншилгаа нь гараад ирэх юм, зөв гараад ирэх юм бол групп номер 3-ын уншилгаа нь ер нь таних мөн үлдсэн уншлагын зөвлөгөөнч өгсөн мөн гэсэн юм санааг амрааж өгөх баталгаа болж өгдөг байгаа. За групп номер 3-ын одоогийн байдлыг нь харъя. Яг одоо ямар байдалтай байна вэ? Five of Pentacles. За доош харсан байна. King of Cups, Nine of Cups гарч ирсэн байна. За энэ нөхцөл байдал нь ямар сэдвтэй холбоотой вэ хараад өгье. Өсөрч гарч ирж байна. 12th house introspection.
За, групп номер 3. Та маань яалтчгүй яг одоогийн байдлаар ямарваа нэгэн зүйлд айгүй сэтгэл ханамжгүй байгаа харагдаж байна. Сэтгэл нийцэхгүй байгаа харагдаж байна. Яг ямарваа нэгэн зүйл хүсснээр нь байхгүй байгаад байгаа. Сэтгэлд нийцэхгүй байгаа. За тэгээд тэр тухайн ямарваа нэгэн зүйл нь таны хувийн авиас бэлэг чадвартай холбоотой байж болно. Маш цөөхөн хүмүүсийн хувьд хосын харилцааны талаар хин нэг эрэгтэйний талаар гэж байж болно. Гэхдээ групп номер 3-ыг сонгосон ихэнх хүмүүсийн хувьд бол энэ ерөөсөө хувийн чадвар, хувийн дотоод ертөнц, хувийн зүүн бэлэг, хувийн өдөр тутмын дэглэм, бие авч явах байдал, сурдлага дээр хандж байгаа байдал, ажил дээр хандж байгаа байдал ер нь бол өөртөө сэтгэл ханамжгүй байна. Гэхдээ бүр амар нурмаагаад өөртөө итгэлгүй болцсон гэж бол би хэлэхгүй. Тэгж гарч ирээгүй байна. Энэ бол ерөөсөө зүгээр өөрийнхөө чадвар дээр өөрийнхөө байгаа байдал дээр сэтгэл ханамжгүй байгаад байгаа харагдаж байна. Тэгээд таны сэтгэл ханамжгүй байгаа байдал дээр бас нэлээд ажилласан, нэлээд хичээл зүтгэлийг оруулсан, нэлээд зөвлөгөөг сонссон, нэлээд ангаалтыг хийсэн. Тэгсэн ирнэл нэг л төвшин авахгүй гэ гаццсан дараагийнхаа шат руу орохгүй. Уг нь миний амьдрал чинь дараагийн шатанд орсон байх ёстой биз дээ. Тэгээ миний сэтгэл ханамж дараагийн шатанд орсон байх ёстой биз дээ. Миний зүүн бэлэг, миний чадвар, миний одоо хувийн ажил, карьерийн чадвар гэ юу гэдэг юм те. Ямар ч хамаагүй чадвар гэж болно. Сурдлага, мэдлэг дараагийн шатанд очсон байх ёстой байтал би нэг л хан тулсан юм шиг санагдаад байна. Гэсэн мэдрэмж бол групп номер 3-аас гарч ирж байна. Ханс жаргалгүй байна те. Бүр амар нурмаага депресссэн гэж бол харагдахгүй байна. За, энэ дээр нь сайхан одоо зөвлөгөөг хараад өгье. Сахиусан зөвлөгөө хэлээд өгөөр. Ямар үзүр зөвлөгөө авч хөө. За, лубанкууд татагдаж байна. Ямар учиртай нөхцөл байдал юм бэ? Яагаад ийм мэдрэмжийг аваад байна вэ? Гарц гаргалгаа зөвлөгөө нь юу байх вэ? Хараад өгье. За. King of Swords, the Tower, Strength. За, нэмэлт зөвлөгөөнүүдийг бас харъя. Хараа зөвлөхийн эрэхтэй үзрээр хармаар харагдаж байна. За. Тантаа өсөрч гарч ирж байна. Chrysoprase. Grow from your heart out. Зүрхнээсээ эхэлж ургаарай, хөгжөөрэй. За, Chrysoprase-ийн зураглалнаас таны групп номер 3-ыг сонгосон зурагтай нэг адилхан харагдаж байна. Хоёулаа адилхан юм, ногоовтор өнгөтэй, мод ургамлын зурагтай. Хоёр дахь чулуу нь гематит гэж чулуу байна. Өөрийн бүхэл бүтэн байдалтайгаа холбогдорой гэсэн зөвлөгөөтэй чулуу байна. За, би ингээ ойртолоод өгье. Паузлж байгаа та бүрэн уншиж болно хэрэг хүсч ивэл. За, гацсан тулсан. Тэгээ ямарваа нэгэн зүйлд ахиц гарахгүй байгаа ийм хүмүүс зориулсан чулуу юм аа гэж хэлж байна. Тэ яг онцлогын утгатай таарч байна. За, Chrysoprase нь болохоор бага насныхаа эрч хүчийг хааж байгаа хүмүүст explorer буюу аялагчдад зориулсан чулуу гэж байна. За, зүрхнээсээ ургах хэрэгтэй, зүрхнээсээ эхэлж хөгжих хэрэгтэй. Өөрийгөө бүрэн болгох хэрэгтэй гэсэн зөвлөгөөнүүд байна. Энд чинь King of Swords нь болохоор амбицтай байхыг шаардаж байна, ухаантай байхыг шаардаж байна, нөхцөл байдал толгоогоо ажилуулахыг шаардаж байна. За, the Tower зарим нэг аль хэзээний дууссан, болцсон одоо ингээд өнгөрсөн гэсэн зүйлсүүдийг үнэхээр зүгээр л тавьж явуулах хэрэгтэй, цэвэрлэх хэрэгтэй. Цэвэрлэхгүй хөглөрөөд байгаа энерги айгүй мэдрэгдэж байна. Энэ нь шууд утгаараа таны эргэн тойрны орчинд хөглөрлийн зүйлсүүд их байгаар илэрчиж болно. Гэхдээ шаардлагагүй. Хэрвээ таны эргэн тойронд гэрт нь айгүй юм хөглөрөл байдаг, хуурд хийгээд цуглуулсан юмнууд аль нэг шүүгэний булан тохоод байдаг гэдэг ч юм уу те, харах өрөөнд нь гэдэг ч юм уу, ингээд амбарт нь гэдэг ч юм уу, лагер дээр нь гэдэг ч юм уу, аюух юм хөглөрсөн цэвэрлэх шаардлагатай байгаа л болвол таны тухайн зүйлсүүдийг цэвэрлснээрээ асуудал нь шийдэгдэн гэж байхгүй.
Зүгээр л энэ цэвэрлэх ёстой зүйлсүүд нь таны дотоод цэвэрлэх ёстой, тавьж явуулах ёстой, хаях ёстой зүйлсийн гадна манифест юм аа. За би юу гэж хэлээд байна вэ гэхээр таны дотоод ертөнцид хөглөрсөн юм амар их байна. Өнгөрснөөсөө цуглуулсан. Тэгээд гол нь энэ өнгөрснөөсөө цуглуулсан хөглөрсөн зүйлсүүд нь ангаагаа дууссан юмнууд байгаа тийм. Та ангааж дууссан юмнуудынхаа гадна хальсын гээл цуглуулаад хөглөрүүлээд яваад байна л гэсэн үг. Та магадгүй тэр гадна хальцаас нь нэмж үршимийг аав, нэмж ангаанаа гэж бодоод байж болцсошгүй тийм. Энэ зүйлсүүдийг зүгээр тавьж явуулах хэрэгтэй. Тэгээ энэ зүйлсүүдийг тавьж явуулахад жоохон зоригтой байх хэрэгтэй, зөрүүд байх хэрэгтэй. Би окей, би болцсон, би урагшлна. Өнгөрснийг би ерөөс одоо дахиж сөхөх шаардлага байхгүй. Би өнгөрснөөсөө сурцсан штэ гэд жаахан ингээд зөрүүд ч юм шиг те та болохоор өөрөө айгу зөрүүдлээд байгаа юм шиг санагдана. Ингээхээр зөрүүдлэх гэж байгаа юм шиг, өнгөрснөө тавьж явуулах гэж байгаа юм шиг, өнгөрснийхаа гисгэлээс цутгах гэж байгаа юм шиг, өөрийгөө жоохон муухагаар шүүх гэдэг нь гэхдээ яг үнэндээ тийм биш. Яг үндэ бодит ертөнцтэй бодитоор болвол та зөрүүлж байгаа юм биш. Хитрхи хөндий хандж байгаа юм биш. Зүгээр л тавьж явуулах хэвээр зүйлсийг тавьж явуулж байгаа. Айгу хүчтэй өөрийнхөө хүч чадлыг буцааж авч байгаатай л холбоотой юм аа гэж харагдаж байна. Тийм тэгэхээр өнгөрсөн тань тохиожсэн зүйлсүүд, хийжсэн зүйлсүүд, хангаажсэн зүйлсүүдэд та ерөөсөө одоо хайх хэрэгтэй, орхих хэрэгтэй, мартах хэрэгтэй. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхих хэрэгтэй гэсэн зөвлөгөө гарч ирж байна шүү. За айгуу сайхан ямар зөвлөгөө гарч ирлээ ингээд ийм ойлгомжтой тий ингээд эхлэл нь ойлгомжтой, дунд нь ойлгомжтой, төгсгөл нь ойлгомжтой ингээд айгуу сайхан авсаархан өөрхөн зөвлөгөө гарч ирлээ. Сахиустанд баярлалаа. Яасан ч гоё тунгалаг гарч ирдэм. За одоо болохоор эх сарын групп номер 3 эх сарын төлөв байдлыг нь харж өгье. Групп номер 3 эх сарын төлөв байдал нь ямар байх вэ? Two of Wands. За. Эх сард амьдралд нь шинээр орж ирэх зүйл юу байх вэ? За, эх сард анхаарах болгоомжлох зүйл юу байх вэ? За, энэ бүх зөрнүүд болгон дээр нь тодруулгуудыг авъя. За хамгийн гоё мэдээ гэх юм бол та эх сард үнэхээр сайхан өөрийнхөө 5 тухыг олж чаднаа. 5 тухтай орчин, сэтгэлийн 5 тухыг олсноор гадны ертөнцийн 5 тухыг олж чаднаа. Тэгээ ингээ нэг сайхан суугаад амс хийх, амрах, сайхан тухтай орчин, орон гэр энэ тал дээр бол үнэхээр сайхан байх болно гэж харагдаж байна. Тэгээ магадгүй амралт цугаалганд ч явж болцсон шүү дээ. Тэр тухайн амралт цугаалга нэг амар юм адлын удалтай гэхээсээ илүүтэйгээр айгүй юм гоё амрааж өгсөн амралт руу л явах юм болоо да тийм амралт руу явах байж болж байна. За тэгээд орон гэртээ бас айгүй сайхан тухтайгаа өөрөө тухтайгаар мэдэрч байгаа харагдаж байна. Хэрэв орон гэрт нь айгүй садааг учруулад байдаг, шантажлаад байдаг, ядаргаа мэдрүүлээд байдаг юм нөлөө байсан болвол энэ зүйл дээр та амжилттайгаар хил хязгаараа тогтоогоод энэ зүйлсөө танд ядаргаа болохоо болж байгаа харагдаж байна. Энэ нь юу ч гэж болно. Тэгээд хөршөж болно. Дээд доод баруун зүүн хөршнүүд байж болно. Гадаа ингээ машинууд сигналтдаг яадаг тийм байж байсан байж болно. Тижээр юмтай ойрлж уцдаг байсан байж болно. Тэгээ ингээ ааштай муухай ааштай хүнтэй хамт румейдтэй амьдардаг байсан бол тэр нь чимээгүй болж болцсохгүй гих мэтчлэн. Ерхэд бол эх сар таны амьдарч байгаа орчин яг таны хүрээллийн орчин айгүй гоё амгалан тайван болж байгаа харагдаж байна. Сэтгэл тухтай болж байгаа харагдаж байна. Тэгээ сайхан өөрийнхөө сэтгэл хөдлөлийг мэдрээд өөртөө цагийн өнгөрөхөд илүү амархан easy болж өгч байгаа харагдаж байна. Энэ ийм сайхан гоё мэдээ бол байна шүү. За эх сарын төлөв нь болохоор та ер нь айгүй mature буюу айгүй бие даасан төлөвшил сайтай байхаар харагдаж байна.
Өдийг хүртэл бас дажгүй нэлээд өөрийгөө дайчилсан, ангаасан, хичээсэн тэгсээр нь ханан толчлаа гэдэг байгаа тийм. Гэтэ ханан тусныг эс тооцвол ер нь бол та айгу мундаг байгаа даа. Мундаг хүн гэж надад мэдрэгдэж байна таны нэрэг. Тэгэнгүүт ирэх сар ч гэсэн яг энэ нэрчээрээ сайхан айгу мундаг байхны зөндөө сайн лаг гоё төлөвлөгөөнүүд гаргаж гин. Хүн бусдаас хүндлэлийг авж гин. Өөрийгөө ч хүндэлдэг болж гин. Тэ өөрийнхөө төлөө өөрийнхөө амьдралынхаа төлөө зүтгэж болж чадчихин. Зөв алхмуудыг хийж бодож чадчихна. За тэгээ ирэх сарын төлөв нь ерөөхдөө нэг амар юм огцом дэвшилттэй юм онцын үйл явдалтай сар гэхээс илүүтэйгээр зүгээр дараагийн шатны дараагийн алхмынхаа дараагийн зүйлээ сайхан урагшлуулж байгаа ийм нэрийг харагдаж байна. За тэгээс шин төлөвлөгөөнөд орж ирж баалзуушгүй. Бас ашгүй нэг юм өнгөрсөнд хийжсэн зүйлсийн хүндлэлийг хүлээж байгаа, магтаалыг хүлээж авч байгаа харагдаж байна. За ирэх сард нь анхаарах зүйл нь 5 of Swords доошоор гараад ирсэн. Deeply гэдэг энэ ламтай үзэр дээшээ хараад гараад ирсэн мэн. Look deeply within to discover your soul purpose in your relationships. Харилцаануудынхаа болон өөрийнхөө гүн амьдралын утгыг олохын тулд өөрлөгөө гүнлүү нороорой бясалгаарай гэсэн зөвлөгөө гараад ирсэн байна л да. Тэгээ 5 of Swords нь болохоор таныг хитрхи хит юм анхааруулж байна. Хит энэ зүйлсийг болгоомжлж байна. Та яалтчгүй айгу юу яадаг хүн болмон няхуур ханддаг тий айгу ажилсаг хүн болмон гэхдээ няхуур ажилсаг энерги та хүндэлж сураарай тий энэ няхуур ажилсаг юмыг ингээд айгу сайн тунгаадаг боддог энэ энерги айгу дими юм зарцуулах гэдэг байна. Энийга ирэх сар та бас дими юм зарцуулаад дими юм нэг бүхэн бодлогошроо суучдаг тийм үү. Дими юм жоохон туйлшраа суучдаг. Тех тал ирэх сард байх болно. Тэгээд ингэснээсээ болоод та зүгээр орхичих байсан юмыг орхиогүйгээсээ болоод тэр тухайн орхиогүй зүйл нь бүр ингээ бүхэлдээ ангаалт болох хэмжээнд лөө өсөх гэдэг ч юм уу тий. Асуудал нь өссөрөөд ангаалтаар болгон бясалгалаар ангаах хэмжээ рүү яваад байна шүү дээ. Ийм асуудал тохиох боломжтой. Тэгэхээр ингээд эморох шаардлагагүй зүйл дээр эморж байгаа энерги болмон миний хэлж байгаад ойлгогдож байгаа болов те надад болохоор төсөөлөл төр болохоор айгүй харагдаад ах юм. Хүний хэлээр хэлэхлээр тэг зарим зүйлийг зүгээр тавьж явуулж сурах хэрэгтэй. Зарим зүйлс нь ангаадаг зүйлс биш. Зарим зүйлсүүд нь нарийн ухаж харж бодож тунгаадаг зүйлс биш. Зарим зүйлс нь бодсоороо шүүсийг олж авдаг зүйл биш. Зарим зүйлсийг зүгээр л хайдаг орхидог тоохгүй орхих зүйлс юм аа л гэдэг зөвлөгөө ирэхэд бол орж ирж байна. Тэгээ энэтэй холбоотой алдаа бадаг ирэх сард илрэх боломжтой байна. За хэрвээ тэгээ та энэ асуудлыг сурахгүйгээр алдаагаа гаргах юм бол асуудал байхгүй. Окей. Энэ дээр нь сахиусууд нь тэгэл сайхан дараагийнх нь алхмууд нь харуулаад ингэж сурах юм байгаа шүү. Ингэлээр юм ухаа байгаа бэз минийхөө гэд харуулаад айгүй хөөрхөн зөвлөгөн замчлал явах юм байгаа юм аа. Тэгээ мэдээж эртнээс сурч ирэл таны бие илүү амар тийм. За, групп номер 3 эцсийн нэг хөдрийг суглаад таны нэмэлт хаалттай хэсэг рүү оръё. 3 of Pentacles. За, айгүй ажилсаг байна, ажиллаа хийж чадчихээн, ажилдаа дуртай байж чадчихээн, ажил нь сайн байна, ерөөхдөө айгүй нааштай байна, урагшилж байна. Энийг бити зогсоогоорой гэсэн эцсийн зөвлөгөө гарч ирж байна. За, нэмэлтээр нь болохоор бүгдээрээ сайхан ирэх сарын хайр дурлахсан амьдрал романс нь ямар ах вэ гэдгийг хараад өгнө. Ажил карьер санхүү нь ямар шүү байх вэ гэдгийг хараад өгнө. За, тэгээ таны хувийн чадвар, авиас бэлэг, зүүн бэлэг нь ямар шүү байна вэ? Сахиусуудынхын харилцаа нь ямар шүү байна вэ гэдгийг харж өгөөд дуусгах болно. Хэрэг нэмэлтийг мань авах гэж байгаа бол description бөгөөд comment хэсэг дээр шууд аваад шууд үзэхэд бэлэн сайхан холбоос байгаа. Нэмэлтийн үнэ 111,000 хэвээрээ байгаа. За, хэрэг нэмэлтийг мань авах гэж байгаа бол тун удахгүй нэмэлтээр мань уулзъя. Хэрэг уншлагаа энэ өндөрлөх гэж байгаа бол дараагийн бичлэгээр уулзъя. Танд сайн сайхны үсээ амжилтыг хүсье. Баярлалаа, баяртай.